За 25 дугаар бодлогын бодолтыг хийе. 25. За ABC-д орон болон түүний их талаар их дигналаар талаа хийсэн ABC гурвалжинд тус тойрог багтжээ. Хэрв ромбын хурцындсан 60 градус бол дээрх тойргуудын радиусуудын харьцааг олгосон. За түргэл болчих. За ийм хөө байгаа гэж бодъё. За ромб багтсан тойргийн радиусыг за энэ дотор багтсан тойрог гэж. Ромб багтсан тойргийн радиус. За дахиад за би А гэж байна. А Б С Д. За тэгэхээр их дигналаар талаа хийсэн гурвалжин тий. А Б С гурвалжны дотор нь бас тойрог багтсан байна. За эхлээд тэгвэл ингэ. За ромбын талын явтын А гэж үзчих. Тэгэх юм бол ингээд 4 А гэдэг зүйл. 4 талнаас гэдэг зүйл. За нөгөө талаас энэ бол ромбын хурцын 60 градус байна. Хурцын 60 градус. За энэ А гэсэн адилхан гурвалж чинь орой онцгой 60 градус байдаг юм бол суурийн онцгой бас 60 градус болох хэрэгтэй. Ингэснээр яг Б С Д бол 100 гурвалж байна. 100 гурвалж байна. За 100 гурвалжны хувьд за А С буюу өндрийг шууд олж болно. 100 гурвалжны. Тэгэхээр үндснээ шүү дээ. Энэ А юм бол энэ бас 100 гурвалж учраас А болно. Б Д-гийн урт нь А-тай тэнцвэр. Тэгэхээр одоо 3 А-тай тэнцвэр чинь 100 гурвалж байна. Тэрний өндөр нь буюу А-ыг 2-ны язгуурд 3 А квадрат. Шууд ингэ олж болно. За талбай нь бол С Б С Д. За 100 гурвалжны талын урт нь А-тай тэнцвэр байхад өндөр нь шууд ингэж олдно. Талбай нь болохоор 4-ны язгуурд 3 А квадрат. Талбай нь 4-ны язгуурд 3 А квадрат гэж олдно. Өндөр нь бол 2-ны язгуурд 3 А. За энэ дээр квадрат нөлөө өссөн байна. За ийм байдлаар олдно. Тэгэхээр энэ хоёр томьёог бол энэ шууд чиглэл байх хэрэгтэй гэж. За тэгвэл одоо энэс би юу хэлэх гээд нэхлээр энэ тойргийн төртөй холбогдсон хэрчим учраас энэ бистрис байна. Энэ 30 байна. 60 градусын өнцөг чинь 2 хавар 30 градус. За тэгвэл одоо энэс ОЦД гурвалжны хувьд энэ ОЦ өндөр нь 2-ны язгуурд 3 А багш. Тэгэхээр ОЦ тал нь бол А-гаар л хэрэгжсэн байна. Тэгвэл одоо би энэс энэ радиус гэдэг чинь тэгшинцгийн оройгоос татсан өндөр гэсэн үг. Тэгшинцгийн оройгоос татсан өндөр. За би нэг юм бич. Тэгвэл ОМ гэдэг маань манад ОМ гэдэг маань энэ ромб дотор багтсан тойргийн радиус гэсэн. Багтсан тойргийн радиус А-гаар илэрхийлж. За тэгвэл ОМ-ийн урт гэдэг бол юу байх вэ гэхээр 30 градусын эсрэг орших градус бол гипнозын хагастай гэсэн. Гэдэг чанараас 2-ны ОЦ. Өөрөөр хэлбэл ОЦ-г 2 тоо гэдэг чинь 4-ний язгуурд 3 А гэсэн. 4-ний язгуурд 3 А бол радиустай гэсэн. За энийг ингэ бичиж. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь за одоо нөгөө А Б С гэсэн гурвалжин тийм. Энэ гурвалжин дотор багтсан тойрог гэж бидний тойрог хэвчээ. Энэ гурвалжин дотор багтсан тойрог гэж чинь за энэ А дээр шүгсэн ийм тойрог хэвчээ. За тэгээд энд бол ийм лээ А Б С гурвалжин багтсан тойргийн радиус гэж чинь жижиг эр гэсэн. Энэ жижиг эр болж байна. За жижиг эр болохдоо бол гурвалжин багтсан тойргийн радиус болохдоо ийм юм байдаг л да. Талбайг түүний хагас прэмс тоолно. Талбайг түүний хагас прэмс тоолно гэсэн томьёо. За энэ томьёог цааш шууд үзүүлчих. Талбай гэдэг маань А Б С гурвалжин талбай гэдэг чинь ромбын дигналаар талбай 2 тэнцвэр хаслуу байна. За тэгвэл мөн энэ бидний А Б С гурвалжин талбай ромбын талбай хагас байх юм. Нэг талаас. Нөгөө талаас Б Д дигналаар бас талбай хаслуу байна. Тэгэхээр юу байх вэ гэхээр энэ талбай гэдэг бол үндсэндээ бол нэг юм байна л да. С А Б С гурвалжин талбай бол С Б С Д гурвалжин талбайтай хэлсэн. Өөрөөр энэ чинь яг хөглөө
4-ний язгуурт 3 А квадрат. Яг нь энэ чинь 103-ын талбай болдог томьёо шууд олчихсон шүү дээ. Тэгэхээр яг ABC 3-ын талбай бол 4-ний язгуурт 3 А квадрат болно. За одоо эндээс юу гэж хэлэхээр периметр гэдэг юм. Периметр. За периметр чинь хагас периметр байна. Хагас периметр гэдэг нь юу гэсэн үг вэ? А энэ дээр энийг нэмээд дахиад энийг нэмээд энийг нэмсэн гэсэн. Өөрөөр хэлбэл за би энэ тодруулъя. Юу гэхээр за ABC 3-ны периметр гэдэг бол BC дээр AB гэмнэ. Өөрөөр хэлбэл 2 улаан. За OC дээр дахиад яг OA гэсэн гэж. За тэгэхээр би энэ ийм мэлтгэл л да. Периметр гэдэг бол 2 улаан, 2 хөхийн нэг. Энэ нэг хөх, энэ нэг хөх. За тэрээс хагас периметр гэдэг маань 1 улаан, 1 хөх гэж хэлж байна. Тэгэхээр хагас периметр маань яг гэхээр А дээр нэмэх нь ОЦ. ОЦ чинь өөр юм юм шүү дээ. 2-ны язгуурт 3 А. Өөрөөр хэлбэл А хаалтын маргачих юм бол 2-ны 2 дээр нэмэх нь язгуурт 3 гэсэн ийм хэлбэл юм болно гэж. За одоо энэ хоёроос бид шууд түрүүний энэ томьёо бичиж байгаа. Энэ томьёо бичиж байгаа гэсэн байна. Тэрнээс R гэдэг бол яг л S-ийн бохон периметр. S чинь энэ периметр юм. За тэгэхээр 4-ний язгуурт 3А квадратыг хуваах гэж үүсгэж тавиад байраа сольно. 2А2 дээр нэмэх нь язгуурт 3. За энэс яг гэхээр энэ А квадрат чинь А тавраад энэ чинь энэтэй бодоход 2 үлдэн. Тэгэхээр би юу гэж хэлэх вэ гэхээр 2 дээр нэмэх нь язгуурт 3. Тэгээ энэ язгуурт 3 А гэх юм. Язгуурт 3 А. За энэ маань бол шүү дээ. Жижиг гарсан. Энэ маань нөгөө том тойргийн айц гарлаа. За энэ хоёр дөрвөн чинь байгаа энэ хоёр арай зүс. Одоо шиг оронд багтсан тойргийн арай зүсийн аагаар ингэж илэрхийлсэн байна. За энэ А-д энэ талаа хийсэн ABC гурван чинь багтсан тойргийн арай зүс бол аагаар ингэж илэрхийлсэн. Энэ хоёр арай зүсүүдийн харьцааг олгосон. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь одоо энийг энд хувач. За гэх юм бол R-ийг хуваах нь R. За энийг бичлээ 4-ний язгуурт 3А үүсчин хоол энэ байршлыг үржүүлчихнэ. Язгуурт 3А. За энэ ч дэшээ орчин гэхээр 2-ыг үржүүлнэ. 2 дээр нэмэх нь язгуурт 3. За энэ бол язгуурт 3А хураагдчихна. 2-ыг 4-т оруулахын 2 үлдэнэ. Өөрөөр хэлэх юм бол 2-ны 2 дээр нэмэх нь язгуурт 3. Тэнцүү. За одоо эндээс бол харьцаа нь энэ тоотоо тэнцүү. Гэхдээ манай тестэн дээр бол яг одоо хараахан тийм хариулт байхгүй байгаа учраас энийг жоох хувиргыг баг зэрэг. Харгалзан хувай. 1 дээр нэмэх нь 2-ны язгуурт 3. Ингээд гүшүүс хувач. Ийм байна. За тэнцүү. За энийг цааш нь одоо яг 2-оор үржиж 2 тоо болгочих. Тэгэхээр ямар ч юм болох вэ гэхээр 2-ны 2-ыг үржих юу болох вэ гэхээр энэ бол. За тэрийг би бичиж да. За ийм хэлбэртэй бичнэ. 2-ыг үржих нь дахиад хуваас 2-ыг бичиж. Тэгээд 1 дээр нэмэх нь 2-ны язгуурт 3 гэж бичиж. Өөрөөр хэлбэл энэ хаалтан дотор байгаа зүйлийг энэ хүртэл бичсэн биш. Тэгээд 2 үүсч хувааж гэсэн гэсэн. Ямар ч ялгаа байна. За тэрний дараа одоо яг хөөхөд энэ 2-ны язгуурт 3 гэдэг чинь нэг косинусын хэдэн градусын утга байх вэ гэхээр 2-ны 1 дээр нэг косинус 30 градуст 2-ны язгуурт 3-аас утга авдаг. За тэгэхээр нэг косинус 30 градус гэдэг нь солих тэнцүү утга. За тэгээд одоо энэ хаалтан дотор байгаа зүйл нь шүү дээ. Косинусын зэрэг буруулах томьёоны нэгдлийн хэсэг ба. Тэгэхээр эндээс 2-ыг үржих нь үнэндээ энэ хаалтан дотор хэсэг бол косинус квадрат 15 градустай тэнцүү байна гэж. Косинус квадрат 15 градус. За өөрөөр хэлэх юм бол би энэ томьёо бичиж байна. Косинус квадрат альфа гэдэг бол 1 дээр нөхөр косинус 2 альфа хуваах 2 гэсэн. Ийм томьёо байдаг. За энэ томьёоны 2 нийш үржүүлчих. Тэгэхээр 2-ыг үржих нь
За хоёрыг үржүүлэхгүй шууд ингэж чинь. Альфагийн оронд 15 градусыг тавьж үзье л да. Космос квадрат 15 градус гэдэг бол нэгдүгээр нэмэх нь космос 15-20-оор үржих космос 30 градус хуваах нь 2 гэсэн. Өөрөөр хэлбэл энэ маань нөгөө түрүүний космос квадрат 15 градус гэсэн үг гарсан. Тэгээд хоёрыг үржих нь энэ чинь космос квадрат 15 градус. За энэ бол манай олох ёстой хоёр хариуцлагуудын харьцаа болж таарлаа. За ингэснээр манай тестэн дээр бол 100 хариулт нь би хариулт болж таарлаа. За ингээд. За энэс дахин нэг зүйлийг сануулхад хэрвээ зөв гурвалжин өгөгдсөн бол түүний шууд өндрийг шууд томьёогоор бичдэг тийм талаар хэлдэг. Мөн талбайг шууд бичдэг байх хэрэгтэй. Тэгвэл одоо та бүхний бодлого бодох хурд чинь бас сайжирна гэсэн үг. За тэгээ бусад зүйлүүд л одоо ингээд харгалзах хийх ёстой үйлдэлүүдийг хийсээр яваад ингээд энэ бодлого бодож дуслаа.